Бидний хамгийн чухал хүрд болох үндэс хүрд. За үндэс хүрд маань бол улаан өнгөтэй байдаг. Бидний суурь энергийг илэрхийлдэг те газар махбод буюу газраас ирчим энерги авч энэ орчлын ертөнцид одоо те бат бөх суурь амьдралын ноён нуруу гэдэргээд маш олон одоо зүйлтэй холбоотой байдаг. Одоо бидний өнөөдрийн энэ амьдарч байгаа орчин нийгмээс одоо хамаарат одоо хүмүүсийн үндэс үрдний энерги бол маш ихээр алдагдсан байгаа. Тэгтээ ялангуяа өөр хүүхдүүдийн маань үндэс үрдний энерги маш ихээр алдагдсан байдаг. Магадгүй танай хүүхэд шороо маш ихээр идээд ч юм уу тийм байгаа бол үндэс үрдний энерги дутагдaltaй байна тий. Одоо газар махбодыг энэ одоо тэтгэж өгнө гэсэн үг. Тэгэхээр үндэс үрд итгэвтэй байснараа бид нар нийгэм дэслэх байр суурь нэр хүнд энэ хорвоо ертөнцид ямар үүрэг даалгавартай яг зөв замаараа алхах зөв хүмүүстэйгээ уулзрах, зөв амьдралынхан бүтцийг бий болгох гэдэг бол маш чухал одоо зүйл байгаа те. Тэгэхээр хамгийн нэгдүгээр одоо суурь хүрдэл үндэс үрдээ итгэвчүүлснээр дараагийн хүрдний итгэвчил нэгдэж явдаг. За одоо өнөөгийн нийгэмд одоо өндөр барилга дээр амьдарч байгаа, хитэн давхар байранд амьдарч байгаа юм те. Тэгэхээр юм газар хөрстөөгөө бол ийм ойр байх боломжгүй одоо өдөржингөө одоо ялангуяа өвлийн улиралд гэрээсээ одоо гарахгүй байгаа хүмүүс болон хүүхдүүд маань те ингээд газар хөрсөн дээрээ одоо гიშгэх газрын эрчим энергийг авах бол маш юм дутмаг цаг үед амьдарч байна. Өндөр одоо орон сууц байранд амьдарч байна. За энэ үед бол ядаж те таад маань юм гэртээ юм модон тагш модоор хийсэн ямар нэгэн одоо аягыг бас авч хүүхдүүдтэй өгч хоол ундын нас идүүлээрээ энэ бол бас үндэс хүрдний энергийг нөхөх бас нэг одоо арга байдаг шүү. Тэгэхээр энэ улиралд бол одоо хүүг гадаагүйч те ялангуяа одоо хээр одоо байгальд идэр гарсан үедээ одоо хөл нүцгэн байж газрын эрчим энерги одоо үндэс үрдээ тэтгдэг. Бусад үед бол ийм гэртээ модон аяга тагшинт одоо хоол хүнсийг бол хөвчлэн хэрглэж одоо хүүхдийнхээ үндэс үрдийг одоо багч гисэн бас нэмж агаарай гэж та эдтэй зөвлөё.